you like that? You gon' like that? Da 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 da. За өнөөдөр минь төргийа. За сүүлийн сонин гэвэл нэг 2 хоног шахуу шокийн байдалтай байлаа. Тэгээд тэр нь яасан гэхээр манай нөхрийн сургуулийнх нь нэг оюутан хүүхдээс вирус илрээд тэгээд эдний ангийн багш магш янз бүрийн хүмүүсээс вирусын шинжилгээ аваад тэгэнгүүтээ өөрсдөө одоо хүүхдүүдийг ч гэсэн сургууль оюутнуудаа ч гэсэн бүгдээр гэрийнхнаасаа өөрсдөө тусгаарлах гэж хэлээд тэгээд манай нөхөр чинь нэг бүтэн өдөр хагастай гэртээ өөрийгөө тусгаарлаж байлаа л да. Тэгээд айгүй эвгүй байт юм байна. Яана нэрээ туссан бол яана гэд ингээд бүр ингээд хаяан дээр тулаад ороод ирсэн юм шиг санагдаад. Тэгээ ер нь дагаад одоо ингээд бидний сэтгэл санаа ч гэсэн айгүй тайван биш болчт юм байна. Тэгээд мэдээж нэг гэртээ нэг хүн ингээд маск зүүчээл энэ тэнд яваад нэг буланд өөрийгөө тусгаарлаад байгаа дах чи айгүй хэцүүлээд юм байна. Тэгээд ер нь бол Европод энэ байдал айгүй хэцүү байна. Тэгээд би бас сая хэд хоногийн өмнө хүүхдэд цэцэрлэгт өгөх гээд өглөө ингээ яваад чад хүүхдүүдээ ерөөсөө ингээд одоо нөгөө хуучин бол цэцэрлэг рүү аав ээж нь хамт ороод өгдөг байсан бол одоо энэ вирус гарснаас хойш болохоор ерөөсөө үүдэн дээр хүүхдүүдээ өгөөл цаашаа багш нар нь аваад ордог тийм системтэй явагдаад байгаа байхгүй. Тэгсэн чинь өглөө яг хүүхдээ өгөх гээд очисон чинь нэг ээж бас нэг жоохон бандаа дагуулсан хүүгээ дагуулсан ирсэн зогсож байгаа миний өмнө тэгээд ярьж байгаа нь болохоор сургуулийнх нь тэрний ах одоо тэр хүүхдийн ах одоо нэгсэндээ сургуулийн сурагч хүүхдээс нь вирус илрээд тэгэнгүүт нь аав ээж нь ингээд юу яасан чинь шинжилгээ өгсөн чинь негатив одоо вирус илрээгүй гэж гарсаа тийм болохоор бид нар ингээд хүүхдэд цэцэрлэгт нь өгч болох уу гэдээ ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь мэдээж шууд болно гэж авахгүйгээр зүгээр яах вэ цаанаасаа ингээд сургуулийнхаа бишээ цэцэрлэгийнхаа захирлыг дуудаад ингээд захирал нь гарч ирээ цаана очиод ингээд юм яриад зогсож ин л. Тэгээд тэр хүүхдийг авсан юм аавгүй юм мэдгүй би одоо ямар яг ингээд нам ингээд амын бишээ чихээ тавиад чагнаад талтай юм шиг. Тэгэл хүүхд охиноо чи яг цэцэрлэг рүү нөхчөл гараад ирсэн. Гэхдээ надад бол айгүй эвгүй санагдаж байгаа хгүй. Ер нь одоо Европод бол алхан тутамдаа айгүй сэрэмжтэй аль болох нэрэ гэр орноосоо гарахгүй болдог бол нэрэ ингээл гэртэл байцааж явмаар л болцсон айгүй хэцүү байгаа хгүй. Нэг газар вирус илэрлээ, нэг гэр бүлийн нэг хүнээс илэрлээ гэхэд нөгөөдөлд нь гардаггүй ч гэсэн мэдээж тэр чинь одоо ямар нэгэн байдлаар хувц сунарнд нь наалддаг ч юм уу. Тэр чинь амар металл гялтгар гадаргуу дээр хүртэл хэдэн цаг ч гэлээ амьд байж идэг тийм айхтар вирус ингэсэн шүү дээ. Тэгэхээр чинь аль болох ер нь л өөрийгөө одоо гэр бүлээ өөрсдөө хамгаалахын тулд бол аль болох гадуур дотор нэг дэмий яваад авах шаардлагагүй л тэгэл гэртэл байж юмар л юм шиг байлаа. Тэгээд их төгшүүртэй байна. Европод бол аюу төгшүүртэй байна. Тэгэл нэг хүнээс нь илэрлээ гэхэд нөгөөдөгт нь илэрхгүй байлаа гэхэд хэд хоногийн дараа ахиад нэг өөр нэг хүнээс нь ингээ илрээд ингээд ерөөсө контактууд одоо нэг вирус илэрсэн хүний ард гэхэд чинь 2 юм уу тэрнээс дээш хүн байна гэж тооцоолоод үзээд байгаа юм байна л да. Тэгээд тэр нь болохоор ерөөсөө маш амар одоо юу гэдэг хэцүү би одоо яг сайн ярьж чадахгүй л юм л да. Хүүхдийн хичээлэг хүртэл ингээд масктай хэлгэж байна. Төгшүүртэй олчт юм байна бас тэгтээ сэтгэл санаа. За гэртээ ингэж суудаг нэг хүнтэй болсон. Эдний сургуулийнх нь юу нэлээ багш чинь гэлөө. Нэг сурагч нь коронатай бол тэгтээ танай анги биш шүү дээ өөр анги. Өөр ангиас нь тэр хажууд ч юм байна. Өөр ангиас нь корона илрээд нэг хүүхдээс тэгээд эдний ангийнх нь багш нь тэр ангид хичээл орсон юм байна. Тэгээд яасан чинь эднэрийг одоо ингээд багшаас нь тест авчаад за одоохон минь яах вэ? Багшаас нь тест авчаад тэгээ юу ячиж гэртээ одоо багшийнхаа тестний хариу гарan гартал ингээ гэртээ гэрийнхнаасаа хол масктай гэртээ суучээ гэсэн гинэ. Тэ одоо тэгээд сая хүртэл уцаар ярьчин тэ. Маргааш багшийнх нь хариу гарах юм байна тэгэл. Тэр болтол одоо ингээл аяр тавгаа хүртэл тусгаарлал байж хаас. За тэгээд би одоо гарч ямар ч байсан
Орос дэлгүүрээс яг гоё шар будаа аваад бас хүүхдүүдтэй гоё шар будаатай шүлэн мөрл өөрсдөө шар будаатай цаймаа чанж ууй гэж одоо шар будаа авд юм уу гаргах гэж байна. Giving you it. I give you everything. All the joy, yes I swear. Yes I swear. За Орос дэлгүүр дотор та ховрын бараанууд байгаа зү. $65 энэ гоё бичээ. Хям нарсан ногоонууд байна. Чихрээ авах нь уу? Би жоохон бичлэг хийж. 199 нэ. Энэ нөгөө нэг сонж хэр шүү дээ. Чи өөр нэцэд кремл үтсэн юм уу чи? Орос дэлгүүрээс ийм гоё шар будаа авсан. Энэ гоё хүч будаа авсан. Энэ гоё бичээн авсан. Тэгээд жоохон чихэр авсан. Чихэр авсан чи өөрөө идэх гээд тах юм. Одоо тэгээд тав руугаа хийчихэд нууц өөр чи явлаа. Гоё юу авсан. Орос гахамах авчлаа. Герман гахамах биш, Орос гахамах арай гайгүй л. Тэгээд би нөгөө мантун тавьчихсан гахамахтай хоол өнөөдөр хийх гээд тийм мах авсан. Үхрийн хэд авсан тэрүүгээр маргааш нөгөөдрөөс гоё зууш юм уу салат хий гэж бодож байна. Тэгээд одоо би өчигдөр болохоор мантууга би хийгээ бэлдсэн байгаа да. Тэгээд өнөөдөр болохоор гахамахыг сайхан жигэнж бодоод яг жор морын би сайн мэдхгүй. Тэгээ зүгээр өөрийнхөө жороор ямар ч байсан мантун тавьчихсан гахамахыг. За. Да. Андре. Нөгөө гартаа. Zwei. Хоёулаа 2 гаруй өрг. 2 гаруй өрг. Nein, eine Mama. Тэгвэл энэ. Чи энэ стенэр юм өгөрцөнд амар дуртай. Миний хүүхд юм. Алуу миний охин наашаа харж байна. Ногоо цагаад нөө ихж байгаа бодвол аюу сайн. Чимээгөө. Юу яа? Шүдэ харуулж миний охин. Энэ тэр шүдэн завсарч юу хар юм арц энэ хараа. Хоёр дахь эхний шүдэн унтсан. Одоо эн чин 5 нас гарантай шүү дээ. Тэгээд хоёр дахь шүдэн бас унах гэж байгаа. Тэгээд нөгөө энэ багшд нь хэлсэн аахгүй юу? Энэ одоо ингээ унаад болж гэнэ үү гэдгсэн чинь хүнсний ногоо цагаа сайн иддэг, витаминлэг хүнсээ сайн иддэг хүүхдийн ийм эрт шүдэлдэг гинэ. Миний охин ч мундаг ахгүй те. Ирээдүйд юуны авраг вүлээ? Пүүзэл гэж. За, хөрөгч онгоолохгүй. За миний гахамах ингээд би бас баг зэргийн зөөлөн гал дээр жигнэж байгаа ингээд нөгөө айгуу гой нөгөө ийм нэг юу гэдэг нэг нөө солонгос кинон дээр аманд ороод уусдаг гэдэг шиг тийм болохын тулд би ингээд амтлагчин дотроо ингээд жигнэж байна. Энэ дотор болохоор мантууга ингээд халаагаад тавьж байна. Манай нөхөр бас ингээд айлын хүний хажуудлага нөгөө найзынхаа машины бас наклатын солиод энд чинь бас нөгөө нэг юуны машины сервисүүд чи айгүй үнэтэй байдаг шүү дээ. Тэгээд юу яагаад за сервисүүд айгүй үнэтэй байдаг болохоор тэгээд хөөх юм нөгөө бас энэ орцныхоо байрныхаа хүмүүсийн машин тэрний жижиг сажиг юм хийгээд өчтдөг байхгүй яасан. Тэр ээж.
Ээж нь уулна хүнд юм өргөж олохгүй шүү дээ. За чамаа хин гэдэг. Нэрэлж гэнэ. Химлээ? Химлээ? Лээчтэй. За түл яв. Би тавилаа шүү. Нэр чи. Чанга. Чи хэд настай? Хав. Оо. Тэ заяа чаач. Mama, me. За манай орой хоол. Мантун тавьчулсан гахаа мах өөрөөхөөрөө хийсэн шүү. Тэгээд шарсан өндөг, өргөст химих, улаан лойл, будаа, тэгээ ачирнууд. Чи наатах идэ болоо шүү за. Яагаад? Одоо ингээд дууссан. Петих. Тэнт бэштэй гинэ сая. Тэр нэгийг харчих. Хоолоо идэ те. За. Наа чи хоол идэж байгаа шүү дээ. Хаах шүү дээ. Аманда. Би хоол идэж гизэн дээр дарж. Nee, du drückst meinen Bauch. За шинэ хөлтөө олцоод тэр өстө сонжиж өгч байна. Энэ чи хэд хоногийн өмнө авлаа? За мэдгүй. Энэ үртэл. Би санаанд зурд үзээ явчихсан. Тэр ингээд соёлгоноо байгаад байна. Дахиад сууж хоёр. Өдөртөө гэж байгаа юм чи. За зураг ав тэгээд. Батэн аа. Тэгж арчиж болт юм уу? Зөөлөн юмар арчиж. Дишнэ болохгүй л. Giving you it. I give you everything. Joy, all the joy. Yes, I swear. Yes, I swear. Жижиг охинтойгоо нүүдэж тоглож байна. Аманда. Хурдлаач ээ. Оо, чи мэдчихэл хэлсэн шүү дээ. Mama. Гэсэн бигүүч дуулаад байна гэдэг. Зүгт нэг юм. Би ойлоо даа. Та бүр устайлууллаа. Mama. Ja. Ингээ игүүл гэл юм шиг авуулна л те. За, босно. Үгүй чи идэж болж болно шүү дээ. Халуун ногоо. На энийг идэж. За на энийг идэж. Яаж чадгалж юу? За болно идэж надаа.
Синс юу вэ? Тэгэлээ. Болсноо. Юу. За. Бусдын ав. Die andere, wo ist die andere? Яа! Ich kann nicht sehen bei dir. Tut das weh? Аха. So schwitzen. Яа, зулгаад өгч. Du kurz haben. За. Die nächste ist da. За, лээцтэй. Сүүлч. Nächste. Лээцтэй. Na, nächste. За, next. Нараагч таны ажлыг хийгээд шүү энд нэг хүү. Warte. Ja. Wo bist du? За, болсноо. Noch nicht. Nicht dein Haare runter, Mama. Emmy, das? Nein, das ist zu klein. Ich kann das nicht. Mama, das kann ich nicht. За, тэгвэл болоо. Фэтих. Schön aus. Dankeschön. Што гоё болсон байна. Ээж нь баярлалаа. Юу вэ? Hecke Mühe. За, одоо болсон. Warte. 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 Ich muss aus. Muss aus. Ус хэрэггүй. Okay. Тэр мод нь юу ч. За болсон. Юу сая миний чихийг самаа. Миний чихийг сам. Тэр хараа. За баярлалаа. Миний чихийг саманчаад ёо гэдгсэн чи ч гэсэн миний үсийг самнахтаа миний чихийг өвтгдөг гэж хэл ам хийж. Nein, nicht so. За болно ш та одоо. Warte. Ээж нь аяр тавгаа угаа л та. Түрүүний нөгөө үзүүлэлтээс. За баярлалаа. Look, du kannst nicht sehen. Баярлалаа. За. Одоо нэг аваад 6 зурх гас суул. Миний охин ширээн дээрээ дэвтрээ тавиад сандал дээрээ суу. Одоо энэ манай бага охин чинь 5 настай шүү дээ. Тэгээд дараа жил сургуульд орно. Тэгээ ер нь ингээ хүүхдийг гарын ингээ жоохон зөвшрүүлэхийн тулд ингээ зураг зурулж явах хэрэгтэй юм шиг байлаа шүү дээ.
Би бас нэг айхтар анхаардгүй байсан. Тэгээ манай нөгөө энэ найз маань манай том охиндоо жацуу хүүтэй. Тэгээд тэр болсон чинь тэгжлээ ингээд зураг зуруулаад ингээд бас дуртай ингээд ямар ч байсан нөгөө үзэг балтай ойрхон харьцуулж байсан учраас айгүй тийм давгүй байдаг гэж шүү. За тэг миний охин ширээн дээр тавьчих. Тэг. Тэгээд ер нь ингээд дуртай юм гоё зургийнх нь номыг авч өгөөд зуруулаад байх юм бол бас үзэг бал удаан барихтаа бас нэг түртгэ болчтой юм шиг л шүү. Бити ойрлоо л да. Манай энэ жоох охин нэг жоох ойрлоо. Тэгээ өдөртөө нэг энэ зургийнхаа номыг энэ хоёр ер нь ингээд аягүй сайн зурж буддгийг. Тэгээ аав чорин ч гэсэн хаяада туслаа хажууд нь суугаад. Mama, is that mine? Тийм ээ. Hast du das gefunden? Hast du das reingemacht? За миний охин зурч. Жишээ нь ингээл аав охин хоёр зураг зураал. Ер нь нөгөө хүүхдийг бас ингээд ганцаарнгийн биш ингээд хамжаад хоёлаа ингээд хамтдаа юмыг хийж сурах бас их зүгээр гэт юм байлээ. Нөгөө одоо хүүхдүүдтэй хамт тоглох, хүүхдүүдтэй хамт ярилцаж марилцахтаа ингээ эхлээд нь учир зүгөө олдгүй байсан бол ингээд аав ээжийнхаа тусламжтай ингээд одоо нийт зан сурдаг гэх юм уу та. Тэгээ эн чинь бас өөрөө сурж байгаа байхгүй. Тэ. Миний бодож байгаа хэсэг рүү бүдэг одоо ягаан бүдэг, шар бүдэг эднэр тод өнгө дарагдчихж шít. Тэгэнгүүтээ би таны хэсэг рүү ингээд бодгоо оруулдаг юм. Би ч нэг хараг зааж өгнө. Ингээд бодог авах. Дараа нэг миний хийгээд өөрөө зах байхгүй. Зэт. Эхлээд тодоор бүдж үзчихээ. Тэгсэн дараа нь бүдгээр арилахгүй болонгод бүдгээрээ зураад дараа нь тодороо зурж үзчихэж байгаа. Дараа нь хийж байгаа. Aber die Lesbe ist I'm giving you